цаазаар авах одоо ийм аимшигтай гэмт хэрэг хийж хүүхдийг хүчиргэлж байгаа энэ аратнууд гэмт хэрэгтнүүдэд бол баг өршөөл шиг нэг удаа тэгээд зовоод өнгө. Насан турш нь бүх насаар нь 21 гэдэг бол хүн гянданд хорих ялбал тэр гэмт хэрэгтнийг гисгээж байгаа бүх амьдралыгаа туршиж гимшүүлж байгаа хамгийн том ял дэлхийн нийт ч гэсэн юм шиг хэрэгжилж байна. Ийм учраас харин энэ яг ялан оноодог шүүхийн болон хуулийн байгууллагуудын процесс дээр их анхаарах шаардлагатай юм байна. Яг гэвэл энэ гэмт хэрэг шийдүүлсэн байдлыг харахаар хүүхдийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр маш бага янзын ялгаж байгаа. Бус улсуудын нийтлэг жишгийг харахаар насан турш хорих ял оноодог аюултай гэж үзвэл тусгай эмнэлгийн байгууллага тусгаарладаг юм байна. Чех улсад 1960 оноос хирургийн замаар кастраци хийх аргыг эхэлсэн байна. За химийн кастрац тариа бол одоо бэлгийн хүслийг дарж эр хүний тестостерон гормоны үйл ажиллагааг блок хийдэг учраас байнга ийм тариаг хийдэг. Ер нь бол Канада, Израиль, Их Британи, Франц, Герман, Дани, Швед, Польш, Норвеги, за Америк нэгдсэн улсын Калифорни, Флорида, Жоржиа, Техас, Монтана, Луизиана зэрэг мужуудад ийм химийн тариа хэрэгжилж байна. Өчигдөр бол үжин төв дээр очиход үжин төвийн одоо бас тэр ундраа энэ төр бол нэлээд олон одоо жишээнүүдийг Зананчтар даргад бол бас ярьсан байлаа. Тэгээ би одоо баярлж байгаа. Зананчтар дарга өөрөө энэ том хилцүүлгийг хийхийн тулд газар дээр нь очиж үзээд гэмт хэргийн процесс үйлдэгдэж байгаа. За нөгөө талаас өнөөдөр бидний улсын хурлаар баталсан хуулиудын хэрэгжилт бас ямар тодорхой төвшөнд амжилтанд хүргэсэн. Яагаад энэ олон гэмт хэрэгүүд аваа ингэж илчлэгддэг болсон юм? Ямар юмны үр дүн бас хууль яаж хэрэгжиж үйлчилж байгаагийн үр дагавар үр дүнгуудыг бас тодорхой хэмжээгээр бол олж харсан. Тийм учраас бид нар болж байгаа юмаа бас болж байна. Хууль эрхцэн орчин ингэж сайжирсан. Хэрэгжилт нь бас ийм төвшөнд явна. Одоо бол бид энэс цаашаа энэ гэмт хэргийн ялын бодлого нь яагаад сул байгаад байгаа. Ер нь өнөөдөр манай эрүүгийн хуулийн ялын бодлого жоохон суларсныг бас л энэ төрлийн гэмт хэрэг хийдэг хүмүүс бас ойлгоод байгаа юм шиг байна. Тэгэхээр энэ олон асуудлуудаа зэрэг яриад ер нь шийдвэрлэх арга замуудаа нэлээд одоо эрэг үр дүнд хүргье гэсэн ийм бодолтойгоор цогцоор нь энэ одоо асуудлуудад анхаарлаа тавиулъя гэж одоо их хурлын даргын захирамжаар ажлын хоёр том хэсэг байгуулагдаад нэг нь эрүүгийн одоо хуулийг өөрчлөх, сайжруулах, найруулах, ялын бодлогыг өөрчлөх асуудлаар нэг том ажлын хэсэг байгуулагдана. За энэ дээр манай хууль хяналтын байгууллагын илүү энэ хуулийг хэрэгэлдэг хүмүүс яагаад өнөөдөр энэ одоо ижил төрлийн гэмт хэрэгүүд дээр олон арга хэрэгслийг хэрэглээд ялын өөр бодлого өгөөд байгаа юм бэ гэдэг юм а илүү одоо жоохон нягтруулж сайжруулах ийм шаардлага бол гарсан юм байна. Үзмжээр эсвэл шүүхийн эсвэл прокурорынхны одоо шийдвэрлэж байгаа одоо тэр хүний аран шинд тохирч энэ одоо гэмт хэрэгүүд бол шийдвэрлэгдэх ёсгүй. Тийм учраас энийг бол илүү сайжруулах шаардлагатай байна гэсэн одоо ийм зорилготойгоор бид өнөөдөр энэ одоо хэлцүүлгийг зохион байгуулж хийж байгаа.